4 сурагч нийлбэр жингээ олгоо тус бүрийн жинг харуулахын тулд 3 хүн зэрэг жингээ үзүүтэй 3-3-аараа бүх боломжит байдлаар нийлбэр жингээ үзэхэд за эдгээр ийм килограммуудыг бол заасан гэж гарав. За тэгвэл хамгийн хүнд бол хамгийн бага жинтэй хоёрын нийлбэр жинг болгох юм байна. За тэгэхээр 4 сурагчаа эхнийх нь А жинтэй, Б жинтэй, С жинтэй, Д жинтэйгээ үзчихье. За тэгэх юм бол эндээс бол яг бүх нийлбэрүүдээ боломжит нийлбэрүүд. За өөрөөр хэлбэл ABC-ийн нийлбэр болохоор 99.5. За ABD-ийн нийлбэрийг болохоор 108.1. За BCD-ийн нийлбэр болохоор 111.7. За ACD гэт хамгийн сүүлийн боломж нь маань 116.3 кг болох нь. За энэ дөрвөн утгаа бол нэмчих юм бол A маань нийтдээ 3, B маань нийтдээ бас 3, за C бас 3, D бас 3-3-д орсон байна. За тэгэхээр A, B 3, C 3, D тэнцүү. За энэ тоон утгуудыг бол бүгдийг нэмж гаргах хэрэгтэй. За тэгэхээр эндээс бол 435.6 болно. За тэндээс зөвхөн дөрвөлнгийнх нь нийлбэр жингийг бас олчиж болно. Дөрвөлнгийнх нь нийлбэр жин бол за 435.6-г 3 тугаасантай тэнцүү. За 3 тугаачвал 145.2 кг болох нь. За эндээс бол хамгийн хүнд жинтэй нь бол шууд D гэсэн үг. За D-г олохдоо бол яг гэхээр за хамгийн ихний утгыг бол хасчихна гэсэн үг. За 145.2-оос 99.5-ыг бол хасах нэ. За 99.5-ыг хасчих юм бол 45.7 гарах нь. За хамгийн бага жинтэй бол эндээс бол B харагдаж байна. За B-г олох юм байна. B бол 145.2-оос 116.3-ыг хасчихна. За эндээс бол 28.9. За тэгээд DB хоёрын нийлбэр жин бол 74.6 буюу Г хариу зөв гэжээ.